Би Лондонд ирсэн. Хичээлээсээ хоцорхоод гүүжингээ боддоо. Здесь все очень красиво. Straight over there, my dear. Тэгээ юун цэлмэг тэнгэр, юун амар хувцнаар вэ? Одоо энэ микрофон алга болгоч гэж байна. Танаа хоёр хүн ч надаас уралдаа одоо би та нарыг авах гээд цэцнэг алдсан нэг. Нөгөө нэг хараад ицсэн 3 хурцтай цэцнэг чинь хүмүүс юу морой хэр унуулт гэж бодож байна. Хүн болгоныг морьтой гэж бодсон юм байна. Гараад даллаад штэ хэлээгач. Гоё юм уу? Гоё наа. Амар Лондон дээрээ чавд Harry Potter үзүүлнэ гэсэн чи зүгээр. Одоо жоохон бамаг намайг ингэж явж ийн гэдгийг ингэж төсөөлж исэн болов. Хэвээ манифест юм аа нэрээ. Чиний буланд нэг залуу бүжгэлж байна. Лондонгоос бүжгийн бэлтгэлийн бичлэг оруулах гоё үстэй. Энэ влог ч аягүй сайн уу баяртай байх. Аягүй сайн болж шүү. Энэ нөгөө камер замын дүрм мөрөм хараад хүн амтнд торгож моргодог бол намайг бол хид торгоцсон л байгаа. Хүмүүс ч яг яагаад ингэ над руу муухай хараад байгаа юм. Камер байхгүй болчлоо. Ёо, миний шар ус босчлоо. Яахтай гарах хэрэгтэй юм гарсан юм байлгүй. Yay, цүнхэ авцсан шүү. How old am I? Yeah, okay. And Mongolian. I like your influencers. Ёо, тэ бүр үнэхээр гоё ээ. Төөрөл баярлаад яваад байна. 18. 18. Okay. Тэгээ заавал одоо ингэж хулгаагаар орохгүйгээр хөлөө хонжуулаад суужсэн чинь усан онгоцтой цаглаа нар ирээд за хичээлийн 3 дахь өдөр 1 цаг маг орсноо дунд нь 15 минут завсарлаад цаг гарan гэж явдаг хгүй. Бараг 2 цаг ч юм уу. Ямар ч ихний цаг дээрээ бүр үнэхээр нөгөө босч чадахгүй миний нөгөө өдрүүд хэлсэн. Тэгээд юм нь өвчлөхгүй. Айгүй хэцүү байлаа. Тэгээд бүр гүрийж байгаа босоод ирсэн. За тэгээ одоо ихний хоолоо идэх гэж нэг болохоор юм нөгөө дээр ийцэн. Тэгээ одоо болохоор цаг 12 өнгөрч байгаа. Зарагийн нэг айгүй том хэмбэр болж байгаа юм л да 60 марга хэмбэр нөө. Нэг хөрхөн 2 3 топ авсан. 7 паунд гэж илүү. За би нөгөө нэг хүчтэй ирсэн Saint Paul's гээд сүм дотор ороод ирсэн. 26 паундын тикет аваад энд ингээд авлаа. Массаж болох юм байна л да. Ямар гоё юм бэ? Сүрлэг юм бэ? Ингээ бас ийшээ хандив өгч болд юм байна. 1853 оноос 1856 он хүртэл үргэлжилсэн Креминдээ нэг талаас Оросын эзэнт гүрэн, нөгөө талаас одоогийн Туркууд буюу Отоманы эзэнт гүрэн, Франц, Их Британи гэсэн ийм дайн болж ирсэн. Энэ дайныг болохоор Кремин дайн гэж нэрлэдэг. Энэ дайны үеэр насварсан цэргүүдийн ихэнх хувь нь дайнаасаа болж биш, харин тухайн үед гарсан өвчин, цар тахлаас болоод өөд болж исэн. Тэгээ энэ дайны үеэр амь өргөцсөн нийт цэргүүд Хэгийн дурсгалд зориулж энэ хөшөөг барьсан байна. Йоо, ямар гоё юм бэ? Та нар ер нь ямар шашинтай вэ? Хэрэг сүмд явдаг вэ? Яаж залбирал үйлддэг вэ? Би бол иймэрхүү залбирал энэ төр үйлдэх айгүй дуртай. Гэхдээ одоо юу гэдэг христийн шашны залбиралчаар өөр байгаа, муслим шашныхаа өөр байгаа. Яг юм тодорхой алхамтай, дараалалтай тийм залбирал бол хийдэггүй. Зүгээр л ингээд байгаа бүх зүйлдээ талархаад ийм аттай сайхан амьдарч байгаа да. Ингээл бурхандаа те бурхан universe юу гэдэг ямар нэгэн дээд хүч байгаа. Тэгээ тэр нь ингээ үнэхээр талархаж байна. Миний хувьд хизээж бүтлгүүтэл гэж байхгүй, миний хувьд хизээж азгуутал гэж байхгүй. Миний амьдрал тохиолдож байгаа бүх зүйл яг миний сайн сайхны төлөө л тохиолдсон байдаг. Гэ тэгэж одоо итгэдэг. Ямар нэгэн зүйлээр өрдөөсөө дутаагүй. Надад хэрэгтэй байгаа бүх зүйл надад байгаа. Бүх нөөц боломж өрн бүх зүйл надад байгаа. Харин миний хүсэж байгаа бүх зүйл над дээр иргээд замдаа явж байгаа. Гэ тэгэж залбирдаг.
За би дахиад доошоо бууцсан. Би доороо юм байдаг гэж өрдөөсөө мэдээгүй. Тэсэн чи энд дандаа юм crypt гэдэг юу гэсэн үг юм болоо crypt гэж. Сүмийн доор байдаг булшны газар юм байна. За бид нар ийм ром тооллын системийг ашигладаг шүү дээ. Гэхдээ 40, 50, 60, 70, 1000 гэдгийг яаж бичдэг байсныг мэддэг байсан. Одоо жишээ нь энэ булш дээр болохоор за 5 сарын 1, 9 сарын 14 гэдэг нь ойлгомжтой. Тэгтэл ард нь байгаа энэ үсэгнүүд болохоор 1769 онд төрсөн. Нас орсон он нь болохоор 1852 он гэж байгаа юм билээ шүү. 9 сарын 14-нд өөд болсон нэг юм хүний хөшөө байна. Гэхдээ одоо энд байгаа булшнууд бүгдээрээ жинхэнэ булш биш үлгүй дээ. Юу амар юм бэ? Энэ жинхэнэ булшнууд гэж шүү дээ. Яа, миний шар ус босчлоо. Яа, бүр чих ингэж яаж юм. Oh my god. Одоо энэ хүн одоо энэ дотор чихнээсээ хүний цогцоогоо явд доо. Одоо энэ дахиад нэг булш байна. Энэ булшин дээр бол гიშгэж болохгүй байх. Тэг мэдээж хажууд нь хиний булш ямар түүхтэй хүн байсан гэдгийг ингээд бичсэн байгаа байхгүй юу. Тэгээд энэ бүр ингээд жихнээсээ хүмүүс ингээд цэцэг мэцэг тавьсан байна. Өөх. Ямны бүр зөх мөх татаад шүү дээ. Би арай чи юм жинхэнэ мэх юм гэж төсөөлсөнгүй. Зүгээр л хөшөө байлгүй дээ, гинт усгалсан зориулсан байлгүй дээ. Салгалж өглөө. Ээжээ. Ардаас мишэр чинь үү? За ирээд байна. За би сая энэ байкийг унж үзлээ. Одоо энэ байк унжахдаа юу гэж бичлэг хийх вэ? Тим амир баавартай тий. Монголдо эко байк унж үзээг үжиж энэ лаймыг нь унцсан. Бичлэг хийгээд явна сте. Уг нь ингээ урдаа юутай? Ийм сакстай. Тэгэхээр тэр саксан дээр ууг нь тогтоох боломж байгаа. Гэхдээ ер нь жоохон хэцүү юм билээ. Тийм болохоор тогтоогоогүй. Ер нь бол яг Монголын эко байктай адилхан аппликейшн татна. Apple Pay-ээр шууд цэнгэлжтэй юм байна. Тэгэхээр заавал одоо юу гэдэг англи данс мастай байх шаардлагагүй. Дансаар цэнэглэн гэхгүй шууд Apple Pay-ээр цэнэгэлдэг болохоор ер нь бол маш амар юм байна. Би нөгөө British Museum үзэх гээд алхаас жоохон ядраад за тэгээд эхлээд би шууд машин замаар явахаас үнэхээр айсан. Нэгдүгээр би Монголдооч скутерээр машин зам дээр явахаас айгүй айдаг байхгүй юу. За тэгээд би шууд одоо явгууны зам дээр энд тэр лайм байкийг ингээ унаад явж байгаа юм заяа. Тэгсэн чинь ингээ хүмүүс над руу нэг санаа хараад байна. Би ингээ хажуугаар зурж мөрөх гэсэн чинь ингээ надаас цочиж мочоод заяа. Тэгээд би ихэндээ ингээ юм бодохгүй за угаасаа би ингээ намайг туршлагагүй хүн унж ийн гэдгийг хараад л эдгээр цочиж байгаа бах та гэж бодсон. Тэгжээснаа би ингээ нэг сонирн болоод ер нь эргэн тойрноо ингээ ажигладаг байхгүй юу. Тэгсэн чинь надаас өөр явгууны зам дээр байк унж байгаа хүн миний ширхэгч байхгүйсэн. Тэгээд би энд явгууны зам дээр дугуй унж болтгүй юм байна. Ингээ ойлгож байгаа байхгүй юу. Хүн гэд ингээд гинт ингээд царай сонирн болоод тэгээд би ингээ машин зам руу гарах гэж бүр амар айсан. Яагаад тэгэхээр дугуйны зам болон автобусны зам нэг юм байна. Нэг гихнээгээр явдаг. Гэхдээ яг зарим одоо гудамжуудаар нь дугуйны зам нь тусдаа одоо юм тэмдэглэгээтэй байд юм байна. Тэг би ингээ миний гарах гэжсэн зам болохоор тийм тэмдэглэгээ байхгүй. Тэгээд ийм нөгөө нүсэр улаан хоёр давхар автобуснууд байгаа шүү дээ. Тэгэл би за би чадахгүй юм байна гэж тэгснээ тэр дугуйг нь буцааж тавьж болохгүй би ч мос хөөрхөн хүний замаар хөөрхөн зам тулцсан. Тэгээ одоо ойрхон зогсоол ердөөсөө байхгүй. Тэгэл за ямар ч сан гарыг гэдэг. Яж хаа тэр удирдлагын жоохон ойлгохгүй. Уртлын нөгөө сагстай хэсэг нь айгүй хүнд болохоор одоо ингээд хоёр тийшээ би ингээ өрүүлээ алдаадсан. Удирдлага ер нь ингээ алдаадсан. Бүр ингэж яваадсан за. Тэгээд хүмүүс чинь нөгөө миний тэгэж явж байгаагаас л айж ийн гэж утсан чинь нэг охин тэг явгууны зам дээр дугуйтаа явж болохгүй чинь нэг охин дугуйтаа явж байгаа. Тэгснэ тэр нь гадаад. Тэгснэ тэр нь ингээ яваад хаар чи хүн амьд цочихгүйгээ ахав та надаас. Тэгэд ингээд явж ива дугуун замаар заяа. Тэгсэн чинь би дахиад нэг юм ойлгосон. Би урсгал сүрөө явчихсан. Дугуун замаар урсгал сүрдэг гэдгийг машинуудтайгаа адилхан баруун гарын 400 гарын 4 баримтлаад яг ингээд нэг урсгалаар явах хэвээр гэдэг юм байд юм байна.
Тэгэд ингээд би дугуугаа унжсэн чи өөдөөс нэг охин ингээд ирдэг байхгүй. Тэгэл би яг нөө Монголд ингээд бас өөдөөс зөрдөн штэ скутер мөтрээр. Тэгэл ингээд амар зай тарж өчөөл ингээд инээж минэ гэж хэлсэн надраа айгуу санаа хараад зурсан. Тэгэл энэ хүмүүс чи ер нь яагаад ингээд надраа муухай хараад байгаа мараад байгаа ухааны бодчихвол ингэсэн чи гинт дахиад доо ингээд ойлгож байгаа байхгүй юу. Come on нэг охин ингээд салгалж чадаад урсгал сөрөө яваад хахаар надраа муухай харна штэ гэж бодож байгаа байхгүй юу. Одоо ингээд явж идэг скутертэй хүмүүсийн ч гэсэн явгууны замаар явж болохгүй. Одоо ингээд явж байгаа байхгүй юу? Тим багаж ингээд замын цааталт нааталт гэд бүр яг бүгд нэг урсгалаад тэгснэ дахиад нэг юм нь гарцаар зам гарч мараад байгаа байхгүй би. Тэг хүмүүс бүр гайхаадсан за гарцан дээр нэг дугуйтай охин ингээд амар том дугуйгаа ингээд чирсэн унахчгүй ингээд дугуйгаа ингээд хөтлөөд алхацсан гарцан дээр зэрэгтэж гэрлэн тохоо үлээж мүлээгээд гараад ахаар амар гайхаад байгаа байхгүй юу? Машинуудтайгаа зэрэгцээд яг зүүн баруун гэрлэн тохоогоор ингээд ирэх ёстой маань л да. Тэсэн чинь би тэнд хүн шиг ингээд гарцаар ингээд зүгээр сайхан энийг ингээд барьцсан яваад байгаа байхгүй юу. Би тэгээ илгэллээ. Энэ нөгөө камер мембрын замын дүрм мөрөм хараад хүн амтнд торгож моргодог бол намайг бол хид торгоцсон л байгаа. Ийм л хөхтөө юм бол. Хөхтөө юм бол. Одоо микрофон алга болгоч хөтэй амир микрофон алга болгоод дахиж аваад байсан. Амнаас гаргаж байгаа болгон ч биелэх юм хүчтэй байдیں۔ Утас чихвч хоёр салсан байна гэдэг notification ирээл буцаад эргээд харсан чинь камер байхгүй болчихлоо. Соромзон байгаад камер соромзон байгаад чихвч нь байхгүй болчихлоо. За тэгээд музей үзэж чадахгүй камер микрофон зардаг дэлгүүр дээр ирсэн. Тэгээ миний камерыг айгүй олон хүн асуудаг. Osmo Pocket 3 DJI-ийн камер. Тэгээд Creator Combo болон стандарт гэж байдаг. Стандарт нь зүгээр дан камер нь. Creator Combo нь одоо микрофон нэмэлт батарей энтер гэдээ байгаа. Тэгээ линз бас байдаг. I lost my microphone. Okay, so the one that came in the Pocket 3? Yes. That would be the Mic 2, so either black or white. Black one. 59 pound гинэ. There you go. I bought a microphone 2 days ago and I already lost it 2 days ago from here. From here as well? Yes, I lost my microphone at the airport on Sunday. Yeah. And I bought it here. And then lost it again. Yes, Hopefully 2 you don't lose microphones this one. in 4 days. This is the white one. We do have the black one, but you said you wanted white. I said black. The black or white? Black one. Black one. Black one. You said you wanted white. I said black. I can switch it for a black one if you want. Yes. Yeah, of course. Миний 3 дахь микрофон. Тэгээ сая би уг нь unboxing бичлэг хийж гин гэж бодсон чинь бичлэгээ рекэ дараагүй. Тэгээ хөргөц сүнхтэйг ярьсан юм байна. За. Одоо энэ микрофоноо алга болгох байх юм бол хар микрофонтой болох хэрэгтэй юм байна л да. За хайртай шүү чи битээ алга болоорой за. Ер нь цоронзоор нь биш. Хавчаараар нь ингэж зөвхөн зөв юм байна. Йоо. Энэ одоо хэд юм бэ? Мөнгөний хэдэн төгрөг хасагдсан байна харъя л да. Өмнөхдөр 288 мянга хасагдсан байсан. Энэ болохоор сая 285 мянга шүү. Ханшаасаа болоод бас 3 мянга хасагдчихжээ. За энд өөр гоё сонирхолтой байна харъя л да. Миний DJI гоё юм аксессуар энэ байлаа. Аки болохоор надад миний DJI-д зориулж камерны таглаа авч өгсөн, соронцтой наалт авч өгсөн. Энэ болохоор яг тиймэрхүү сонин сонирхолтой тийм юм байхгүй юм шиг байна. За. За ингээ хавчаараар нь зүвцэн шүү. Одоо алга болохгүй. За одоо тэг стресстэй байх те. Стресслэг гээд микрофоноо бутаад олоод авчихч биш. Тэгээд угаасаа гоё талаас нь харуул бүр илүү үнэтэй цайтай юм алга болгоогүй нэг юм. Камера ч юм уу, утсаа ч юм уу, пассвортаа ч юм уу те. Хоёрдугаарт дахиад микрофон авах боломжтой байгаадаа бас айгүй баярлж байна. Тэгэл яг та гарах хэрэгтэй юм гарсан юм байлгүй. Бүр том юмнаас хамгаалж байгаа юм байлгүй. Бүр том зарлага марлага тий. Тэгээд дараагийн удаа ингээл сайн анхаарчий. Алхасаар аваад миний яг юм арын биш шилтний уртлын булч айгүй
юу яц буларсан байна. Гоё бас буларсан байна. Сая л мэдлээ. Одоо хараа сэтгэлээс сэргээх гээд шопинг гудамжаар нь явж жоохон шопинг хийх юм уу. Тэгээд харидөө хичээл маргааш өглөө орно. Vivienne Westwood бас орж үзмээр байна. Тэр одоо ингээд эндээс болохоор баруунаас ирж байгаа тэгээд 100 гарын дүрэн баримталдаг гэсэн. Хог мог нь жоохон ингээд байж идэг. Тэнд бас хог байна. Одоо ингээд хог нь байгаа ч гэсэн бас ингээд наашаа таашаа асгарсан. Одоо ингээд халиад задарсан тийм хог байхгүй байгаа байхгүй юу? Солонгос жоохон бас тийм лсэн л да. Гэхдээ Солонгос одоо энэ гудамжинд ингээд бөөгнөлөд тавьсан байгаа хогных нь хэмжээ хамаагүй их байсан юм байна. Одоо ингээд гэртээ очисон чинь яг үнэндээ миний микрофон газар унаагүй зүгээр соронзон газар унтсан. Тэгэл миний микрофон цуган дотор луу ч юм уу ингээд шигдээд унтсан ч юм уу. Тийм байвал гоё. Тэгснэ онгоцны буудлын дээр онгоцны дотроо алга болгосон болохоор ингээд олцсон. Тэгээд lost and found байж байвал бас гоё. Тэгэл энэ 3 микрофонтой. Алуулаа бичлэг хийгээд бүгдээрээ нэг нэгээр нь зүгчих гэсэн. Нөгөө миний wish list-д нэг цүнх байдаг гэсэн штэ. Тэгээ тэр цүнхөө үзсгээд ашиггүй дэлгүүр нь онгорхоо байна. Тэгээ тэр цүнхийг харах удаа энэ Balenciaga-гийн Bel Air гэдэг ийм цүнх. Нойнс гоё нэ. Can I try the mini one? Thank you. Oh, so pretty. Энэ болохоор mini. Ее, цүнхээ авсан шүү. Өөрийгөө эрхлүүлдэг бичлэг дээрээ ер нь Монголд байхдаа авсан юмтай гоё хамтд нь харуулнаа. Жилдээ нэг том өөрийгөө шагнана гэсэн чинь энэ жил би 2 удаа өөрийгөө шагначлаа. Томоор штэ. Угаасаа би нөгөө Солонгост байхдаа цүнх авч явахдаа бодоодсэн штэ. Эхлээд уг нь Miu-гийн цүнх авах гэж очсноо. Яг ингээд бариад үтсэн чинь яг миний стил өртөөсөө биш өртөөсөө Ruby биш. Тэгээд төлөвлөжсэн цүнх маань ингээ худлаа болчоор нь бас тэрүүгээр зөндөө хичж үзэхэд надад яг энэ цүнх айгу таалагдсан байхгүй юу. Тэгээд ер нь нэг хар цүнх авмааргүйсэн болохоор тэгээд Ferragamo-гийнхоо цүнхэн дээр тогтоод Ferragamo-гийн цүнх болохоор угаасаа гоё. Гэхдээ нөгөө том цүнх болохоор бас ингээ өдөр болгон барьж болохгүй штэ. Дээдсэн тэрнээс хойш цүнх бодогдоолсон. Аки, Эднагч би тэгэхэд Шанхай явхад бас Balenciaga орж үзсэн чинь цүнх яг гоё хിവэрээ харагдаад тэгээд би ер нь бодсон за ер нь Лондон явахдаа авчи даа гэд. Энд нэг аягүй сонирхолтой юм болж байна. Ингээд энд 90 секундын турш ингээд тогтож чадах юм бол гараараа дүгжлээд 100 паунд авна гинэ. Туршиж үзэхгүй гэхгүй. Тэгээд надад бичлэг хийчих юм байхгүй. Би 90 секунд чадах болов. Би CrossFit дээр үзчихсэн л та. Тэгээд арай 90 секунд тогтож байгаагүй санагдаад байна. Одоо ямар ч хүн тогтохыг харъя гэдүүлээ. حتى الرياض جلس الحديده بتخلي اليد تتحرك وتدور انا عارف خلوها تدور Яагаад цангийн залуу буучуу? Ямар ч сан хүмүүс мөнгө төлөөд энэ дээр зүгдэг хэрэг авд юм байна л да. Дүгжүү. Тэгээ тэндээс нь энэ залуу бас мөнгө олж байгаа юм байна. Тэгээ эхлээд туршиж үзэж олон гинэ. Нэг туршаа үзчих тийм үү? Сонирхолтой л юм те. Би саяны туршиж үзлээ. Тэгсэн чинь энэ бариул нь эргэлдэв юм байна. Эргэлдээд идэв юм байна. Тэгэхээр айгүй хэцүү. Тэгээ гараа ингэж одоо нэг гарын ингээд нөгөө гарын ингэж барьж болохгүй гэдэг дүрмтэй юм байна. Тэгээ барингуучууд ингэ эргээд байна. Тэгэхээр ер нь хэцүү юм байна л та. Одоо энэ залуу секундын дээр явж байна. Нойн залуу чадчихсан. Эргэлдээд байгаа болохоор хэцүү юм байна л да. Саяны нохоо байж штэ. Эзэнтэйгээ хамт одоо юм ажил хийдэг гинэ. Эзэн нь болохоор
гадаа нөгөө гитараа барьсан дуулт юм байна. Манай нөгөө гэрээ ажиллах супермаркетын гадаа. Тэгээ хамт ажил хийж байгаа гинэ. Хүмүүсийг одоо тэгэж хөвчөөдөг гэх юм уу. Тэгээ саний нохог Caesar гэдэг юм байна. Caesar гитарныхаа цүнхийг ингээд дэлгэцэн. Тэг хүмүүс одоо ингээд хандив өгдөг. Тэг надад зоос байхгүй. Надад би нөгөө анхны бодлоор солиулсан мөнгө штэ. Нийлээд 80 паунд боллоо. Тэрнээсээ 10 паундыг нь өглөө түрүүн бас яг метролоо орох гэжсэн чинь нэг залуу надтай ингээ айгүй хэмээрээд нэг юм одоо нийгэмлэгийн гишүүн одоо оюутан залуучуудыг ажилдаа болгоход нь тусалдаг, ажлын байраар хангахад тусалдаг. Одоо ийм төрийн бус байгууллага гэх юм уу, ашигын бус байгууллага гэх юм уу, тийм байгууллага байгаа. Та тэгээд залуучуудынхаа ирээдүйд, залуучуудынхаа ажиллаж амьдрах боломжинд нь та одоо оролцоод баг гэлтэхгүй мөнгө хандуулж болох уу гэхээр нь за тэг яа гэхдээ надаа ийм кэш бэлмэг байхгүй наа гэдгсэн чинь уцаар бас хандив өгч болт юм байна. Тэгээд би 5 паунд ойлгох уу гэсэн чинь өстой perfectly fine болно. Мэдээж болно гэл. Тэгэд би яг 5 паунд хийх гэжсэн чи өөдөөс өгсөн гэж би ингээ гэрээхээсээ гарахаа өмнө ээжтэйг ингээ яриа тэгээ ээж би яг 50 паундын хандив цуглуулчаад ирээгээд гарсан. Тэгээд би одоо 25 паунд дээр явж байгаа. Тэгээд та боломжтой бол надад 10-ыг өгч болох уу гэхээр нь би өө за болно гэд. Тэгээд 10 паунд чинь 48 сая төгрөг байгаа штэ. Тэгээ болно гэд тэгсэн чинь цаа чи ингэ байж яснаа. Та 25-ыг өгж болох уу гэсэн. Тэгэд би 25 арай боломжгүй наа 10-ыг өгье гэл. За. Миний эдгээр өдрүүд эхэлсэн байгаа байхгүй юу? Тэгээ өнөөдөр би босох гэж та айгүй хэцүү байсан. Тэгээ нөгөө халуун ус ууя гэдгсэн чи халуун ус байхгүй. Тэгээд бүр ингэ базалж өвдөөд. Тэгээд ер нь одоо л гайгүй болж байна. Одоо ингэ тэнийхтэйгээ байна. Тэгэхгүй бүр ингэ гидс хөвлий. Тэр хэсэг бүр ингэ айгүй чангарсан. Тэгээд бүр ингэ зангирсан. Тэгээд тэнийж болохгүй. Бүр яг ингэ нэг юм бүхтэлттэй яваадсан байхгүй юу? Тэнийхээр л бүр ингэ тэнд байгаа нөгөө хамаг булчин ингэ одоо урагдад задрах гээд байгаа юм шиг тгий санагдаад. Тэгээд ингээл атайгаал яваадсан. Одоо болохоор гайг болж байна. Тэгээ сая надтай ингээ нохоо мохоо хүүхэд мөхөд тоглоод над руу арга нээж минийхэр байгу баярлаад байдаг байхгүй юу. Тэгээ сая нохоо над дээр ирэхээр айгу айсан ч гэсэн гоё ялаа. Сэтгэл санаас хэрэгчлээ. That's okay. Цагаагаар магаар ста гоё нөө кино шиг л юм. Гадаадад байгаа юм шиг л. Гараа дээр гангу хувцас өмсөд охин байна. Сторич нүдэж миний өдөр эхэлдэг. Ямар ч шалтгаангүй чамаг хараад инээдэг. Тарадан насыг чинь таах гэж бахан топ бодлоо. За гэртээ ороод ирсэн. Юу яаснаа харуулъя. За нөгөө нэг дээрээ мюслитэй йогурт авсан. Энэ болохоор 2.5 гэдэг юм байна. Тэгээд орой өлсөж магадгүй гэж бодоод нэг юм ролл авсан. Энэ болохоор 4 паунд 75 гинэ. За тэгээд өөр Зарагаас мэдээж чихвчээ авсан. Яа хитэн чихвчний юм юутай болоод байгаа юм ууттай болоод байгаа. Одоо ингээд энэ нэшт миний чихвч. За би тэгээ Зарагаас авсан юмнууд авсан. 2 ягаан өнгөтэй топ авсан. Нэг нь болохоор энэ байна. За энийг аль нь гэх юм болоо. Замарц нэг нь 7.9, нэг нь 11.9 20 паунд гэдэг чинь нийлээд бараг 100 мянга юм уу. Тэгээд нөгөөх нь болохоор им урт яг им подолк бариу арай им цайвар ягаан өнгөтэй. Энэ бас айгуу гоё илээ. Энэ дээр үнэн байгаа шүү дээ. Энэ нь 12 юм байна. Нөгөөх нь 8 юм байна. Тэгээд им 2 топ авсан. За. Тэгээд мэдээж энэ цүнх маань байна. Тэгээд энийг яг өөрийгөө өргөтүүлдэг бичлэгэн дээрээ задлж харуулна шүү дээ. Тэгээд би ер нь яг ойрд өөрийгөө яагаад шагнамар санагдсан бэ гэхлээр за чи сайн ажиллаж байгаа шүү. Сэтгэл зүйчдэр явдаг болсон. Чи сайн байна. Hot Mic Diaries өстой амжилттай явж гин. Чи өстой зөв юм ахиулсан байна. Чи ер нь мундаг байна руу би чи зөндөө их зүйл хийж бүтээлээ шүү гэд ингээд өөрийгөө шагнаж байгаа. Одоо би хальт галтайгоо ороод энэ йогуртаа хөргөчөнд хий. Мангого өчигдрийн манго чи одоо эндээ ингээ хунцсан за. Би уг нь энэ мангого өглөө идэн гэж бодсон юм. Тэгээ даанч юм манго идэх. Одоо эн чинь бүр ингээ базалж өвдөд бүр ингээ зангираад байгаад байгаа юм шиг. За өнөөдөр бол ангилд ирсэн 5 дахь өдөр, харин хичээлийн 4 дахь өдөр.
Тэг өнөөдөр манай хичээл 2:45-аас орно. Усанд ороод бэлдээд цагаа угаад замдаа метроны буудлын руу алхах, метрондоо суун 40 минут гэж тооцоолоод очоод бас хичээл орохоос өмнө юм идэнэ гэхээр 10-аас сэржиж амжтсан билээ. Гадаад руу хэлний сургалтаар явж болдог гэдгийг би анх Easy Go гэдэг газраас мэдчихсэн. Тэгээ энэ газар маань ер нь бараг чимдаан бэлтгэхээс бусад бүх зүйлийг зохицуулаад өгчтэй билээ. Тэгээ миний сурж байгаа Easy English гэдэг сургууль ганцхан англи улсад байдаггүй. Хэрвээ сайт руу орох юм бол ямар улсын ямар хотуудаар байдаг вэ гэдгийг хараад тэгээд таалагдж байгаагаа сонгож болно. Тэрэн дээр бас ерөнхий үнийн мэдээлэл нь ч байгаа. Тэгээ ер нь дэлгэрэнгүй мэдвэр санагдаад сонирхоод явмаар байгаа хүмүүс дээд зориулаад би доор холбогдох хаягуудыг нь бичээд өгсөн байгаа шүү. While traveling in a group is great, but solo traveling is also a must. За хичээлийн 4 өдрөө тарцсан. Манай одоо дунд түвшний ангийнхны турк хүмүүстэй танилцаад тэгээ би турктэйсэн шүү дээ. Тэгээд би юм турк тавукт нэр идмээр байна гэд. Тэгээ бид нар одоо турк хоолны газар руу явж гин. Яг турк хүмүүс англи хүмүүсийг бодвол илүү нээлттэй байж магадгүй. Одоо англи хүмүүсээс бичлэгэндээ оруулах уу гэж асууж жоохон дургуутсах байх гэж бодсон би. Турк одоо энэ хүмүүсээс асууж үзнэ. Is it okay if I film you? Film you? Yes, on my YouTube channel. Oh, no problem. Okay. What's your name? My name is Berk. Berk. Yeah, Berk. Berk is a European name. Ah, I see. What part of Turkey are you from? Where do you live in Turkey? And in Istanbul, but Istanbul. I am student Oh. in Sakarya. Sakarya is very near Istanbul. I mechatronic engineering. Same like mechanical engineering. Ah. And How do you pronounce your name again? how do you pronounce? How do you pronounce your name again? Bark? Berk. 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 But a lot of people say Berk. Ah, Berk. Berk. Uncomfortable day. Ah, For day. Doesn't matter. Berk, Berk, Berk. Birk. My Mongolian name is Batmarg. Batmarak. Oh, perfect. Batmarak. Means ruby. So people call me Ruby. Ruby. Yes. Oh, okay. Can I call me Ruby? Yes, you can call me Ruby. Ah, okay. Thank you. Can I film you? Can you- 1 minute. Ah, okay. Businessman. Ah, how old is he? I'm 22 years old. Oh, okay. What about him? Excuse me. How old is he? 22. Same age. Your friends? Yeah, friends in London. How old do you think I am? And nice person and very social and actually beautiful. Oh, thank you. What about my age? Age. How old am I? Yeah, okay. And 20. No. Do you think 19? Do you think I'm younger than you? I think younger. No. 21? 25? No. 30? No. How old do you think I am? My age? Sence kaç yaşında? 24. No. Big or? Bigger and less? I'm not gonna say it. Okay. 26. No. 30. No. No, less. Less. 22. 20. 18. 18. 27. 27. 27. Actually, you look like 20 or 25. Yeah, look like 20. Or 25. Thank you. On Instagram? Yeah. 195,000. 100. What? 1 2 3 4 5 6 7 8 9 10. No. 1 9 1 2 3 4 5 1000. Thousands. 195 yani. 100. Use it's 100. 100 100. 195 bin. 195 bin. 195 bin. Yeah. Your attendant in your country this program, any program? What? We met probably 4 hours ago, Yeah. and I like your influencers, and
She is very very kind. She is very very beautiful, Yeah, beautiful, gorgeous. gorgeous, genuine. She is influencer. Influencer. Mongolya'da 200.000 takipçisi var. Öyle mi? Vallahi. Sana çok meşhur. He, Moğolistanlı mı kız? Evet. Oh, Merhaba abi. Merhaba. Türkçesi biraz var. gösterebilirsin. Moğolistan, they speak Turkish because we come from Moğolistan, you know, the Turkish people. And then they move and they, you know, they create the country and everything. Buradan geliyoruz biliyorsun. Biliyorum. Bilmiyorum. What kind of language they say? Mongolian? Yes. It's a lovely place. Oralar çok güzel yerler abi. O dağlar falan. Evet evet. It's amazing. This, Çölleri falan var bayağı. Çok acayip doğal it's yerleri amazing var. abi. Hello. Maybe you can say. Ruby, it was a pleasure to have you here tonight. I hope you enjoy everything. Thank you. And you know, very nice. Yeah. Pizza. You have you enjoy the lahmacun tonight. So tell your friend. I hope we take care of you nicely. Yeah. Yes. It was a pleasure to have you tonight. Pleasure is mine. Thank you. Yeah, you are very friendly. Hello to your country, Moğolistan. Okay, that's it. See you later, Mongolian people. Mongolian. Mongolian people. Mongolian. Mongolian people. Turkish people like Mongolian people. And you don't forget following Yeah. Don't forget following Ruby. our account. Yeah. Okay, that's it. See you soon. Like this video. Oh my God. Ariana, what are you doing here? Ariana, stop. Нөгөө Лондонгийн сургуультай юугаас 7 хоног сурах хэрэгтэйсэн. Тэгээд 7 хоногийн сургалт маань дуусж байгаа болохоор төслийн баяр гэдэг шиг тэгэн хийгээд. Тэгээд ингээд нэрийг нь зарлаад тэгээд юм certificate of studies гэж өгд юм байна. Би ч одоо гэхдээ Brighton руу явна. Тэгэхээр өөр 3 хатаар явж одоо дахиад сарын сургалтаа шүү 4 цаг гэрнэ. Зэсэн бацано. Би нөгөө German bakery-д ороод ирсэн байна. Тэгээд нөгөө алаг юм авсан. Энэ удаад болохоор bacon-тэй авсан. Одоо цаг 12:42 болж байна. Саяны төсөлтийн баяр шиг нэг хөөрхөн жижиг юм боллоо. Лондонгийн сургалтаа одоо ингээд дуусгачлаа. Маргааш өглөө дараагийнхаа руу явна. Өнөөдөр гадаа айгүй халуун байна. 28 градус. Тэгээд 5 өдөр тэгээд нөгөө нэг Jacob гэдэг залуутай уулзаад бүжигчгээ хичмээр лээ. Тэр залуу гол нь эндээс бүр 2 цаг магийн зайтай амьдардаг юм шиг байлээ. Яг одоо төвд ирж дахиад Лондон Бриж дээр ирж бичлэг хийх юм уу мэдэхгүй байна. Бүжгийн бэлтгэлээ хийх юм уу мэдэхгүй байна. Лондон 7 хоног гэхдээ хангалтгүй байна гэхгүй. Тэнхийн нөгөө хичээлийн хувьд аягүй амар. 1-р 3-р 5-р өглөө 9-өөс 12 хүртэл баг орж байгаа байхгүй юу? Тэгээ 2 дахь зүрхт болохоор 2:45-аас 6 хүртэл тийм нийтмийн хуваарьтай явж байгаа. Өдөр орж байгаа анги дээрээ эрт сэрээд одоо гадуур дотор явсан зүгээр юм бэлээ. Тэг би болохоор тэгж чадаагүй. Яг өглөө орж байгаа амир болохоор эрт тарснаа ингээ өдөржингөө гадуур явж болоод байгаа байхгүй 20 км асууж мэдлээ. Лондонгийн EC English гэх манай сургуулийн нэр Монгол хүүхдүүд, Монгол залуучууд, Монгол хүнтэй таархах гэж бодсон байхгүй юу? Гэсэн чинь яг манай төвшний ангид Монгол хүүхд бол байгаагүй. Тэгээд бас ээлжээр орж байгаа. Тэгээ өөр ээлж өөр ангид Монгол хүн байсан байж магадгүй. Тэгвэл би бол өдөөс нэг ч хараагүй. Турк хүмүүс аягүй харсан. Франц. Манай багш болохоор Монгол сурагч нарт Монгол одоо хүмүүс хичээл зөндөө зааж ирсэн гэсэн. Монголчууд бол яг нөгөө easy go уулзуулаад яг энэ Лондонгийн EC English зөндөө ирдэг юм шиг байна. Одоо Brighton-д очихоор хэрэг Монгол хүмүүс ирж исэн гэд бас асууна. Олон насны гадаад хүмүүстэй нэг ингэж суугаад тэгээд ингээ багш хичээлийн явц нь болохоор ер нь бол ингээд заримдаа багш өөрөө ярина, өөрөө заана, дүрмээ заана. Тэгээд заримдаа одоо юм аудио сонсуулна. Бидний одоо сонсголыг илүү сайжруулах гад сонсож байхдаа юм ахирсан ойлгож цээжилж чадчихин гээ. Тэгээд дараа нь тэр сонссон юм дээрээсээ одоо асуулт асууна. За тэгжээснэ тодорхой сэдв өгөн чинь хүн өдөр шишлэг фан гэдэг сэдв байсан. Дараа нь I love, дараа нь science fiction кино ер маш олон сэдвүүдээр ярилцдаг хоорондоо тэгээд за ингээ 2-ороо 3-араа гэх тэгээд гол нь хичээл болгон дээр бид нэрийг ингээд өөр хүмүүстэй нэг баг болгодог. Тэгэхээр нэг хүнтэйгээ удаа яриад хараад тасчих штеп.
Тэнгүүд ингээд олон хүнтэй сольж яриад байхаар бас айгүй юу сайжирт юм лээ. Ярианы чадвар гэх юм уу. Тэгээд гол нь би ингээд эхлэл хичээл дээр ороод science гэдэг харна. Би яг 3 ангид ороод чи би одоо шийдэх ухааны тухай юу ч мэдэхгүй гэсэн чинь одоо юу гэдэг дандаа ингээд орж ирсэн. Би тэр улсаас ирсэн манай улсад юм байдаг. Танай улс ямар байдаг вэ гэд ийм харилцаа яваад ахаар ингээд ярианы чадварыг сайн тэлж одоо өгөхгүй шүү дээ. Тийм болохоор маш олон сонирхолтой олон төрлийн сэдв барьж аваад мэдхгүйсэн ч хамаагүй би мэдхгүй л дээ. Би одоо ингэж сонсч ирсэн ч юм уу тэгэж ярилцахаар бас ярианы чадвар сайжирт юм лээ. Тэгээ олон төрлийн үг сурна, өгтөр сурна, холбоос сурна, дүрм сурна. Тэгээд бид нэг ингээ хоорондоо нөгөө одоо ингээ чатлаад юм яриад ингээ байж хахаар багш дундуур яваад ингээ бидний яриа чагнаад тэгээд буруу одоо хэлж байгаа юм сонсогдоод багш ингээ хайлт яриа дундуур ярианы дундуур орж ирээд тэгж хэлээ шүүгээ засч өгөөл. Тэгээд бас манай ингээ нэг олон хөлт байгаа бай. 8 болоо өсрөөл 10 болоо тэгэхээр хүнийг бүртээ тулж одоо ажиллах боломжтой. Тэгээ гол нь өөрөө ичгүй байх хэрэгтэй юм билээ. Одоо хичээл чимээгүй байгаа л ингэхгүй. Тэр одоо угаасаа бүгд англиар сурах гэж ирж байгаа юм чаа. Буруу яриад байна, буруу сонгоод байна, буруу дүрм ашиглаад байна гэж хийн шоолохгүй. Тэгээ зөөр өөртөө ихтэй ингээд багш ингээд нэг асуулт суугаад та нар юу ямар төрлийн кино үзэх талтай юм байна вэ? Та нар одоо чинь Black Mirror-ын тэр ангийн үзсэн гэж хэлж байгаа. Тэгэд би үзсэн тэр ангийн юм байсан, тийм байсан гэд хамаагүй ярих хэрэгтэй юм билээ. Тэгээ гол нь Монголд англи хэлний сургалтын цуухаар хоорондоо англиар яриад гэсэн ч гэсэн монгол хүнтэйгээ ярьж байгаа болохоор дунд нь ингээ хальт ганц хоёр монгол үг авчираад ойлгуулах гэдэг байхгүй юу? Одоо юу гэдэг одоо нөгөө нэг гэдэг ч юм уу тийм суулгамууд ашиглаад яг ийм сургууль дандаа гадаад хүмүүстэй өөрийгөө яг англиар ойлгуулна гэдэг айгүй чаленж юм байлээ. Тэгээ би дундаас нь бүр ингээ тарих ядраад ингээ яа за байж байгаа гэсэн чинь нөгөөд ингээ ойлгохгүй уус байж байгаа гэдэг үг ойлгохгүй шүү дээ. Тэгээ яг орс хүмүүс байсан. Тэгээ орс хүмүүстэй болохоор ингээ дундуур нь ингээ орс марсаар ингээ хэлээд яриад байгаа байхгүй юу? Ер нь ийм орчинд нь сурах хэрэгтэй супер юм байна. Манай ангид 33-аас 40 насны хооронд байгаа тийм 3 ихч байсан. Хэл сурна гэдэг чинь ганцхан залуухан хүмүүс зориулсан зүйл биш. Тэгээ тэр 3 ихч бүр ингээ супер хөөрхөн заяа. Зан ааш машин гүнхэх хөөрхөн. Тэгээд ер нь айгүй олон улсын олон насны хүмүүсийн одоо ингээд соёл те бие авч явж байгаа юм аягаар хийж байгаа тэр болгоныг ингээ харах бас айгүй сонирхолтой. Тэгээ тэр дундаас нь би өөрөө Монголыгаа төлөөд тэнгэрээ сууж байгаа байхгүй юу? Миний сонгосон англи болохоор зүгээр general language шахгүй юу? Ерөнхий англи хэл. Миний хувьд болохоор би орсоор яаж ярьдаг шиг англиар тэгж ярьж сурахыг хүсэж байгаа. Төгдрөхгүй, гацхгүй ярих чадвар болохоор өөрийгөө хэтэрхий цэгнээд буруу хэлгээд байна уу, буруу дүрм ашиглах гад байна уу, энэ үгээ буруу дуусгах гад байна уу гэж айгүй юм ядаргаатай бодож яриад идэг. Одоо нэг гэж дуусчихад музей руугаа явъя да. 3 өдөр очиод нэгнээр нь хаацсан байх нутсан нөгөөдөгтөр нь очиж байгаа замаасаа микрофон алга болгоод микрофоны хайсараа авч чадсан. Одоо ингээ 3 дахь өдрөө авах гэж байна. Манай ингээд 2008 оны охин байгаа. 33 нэмэх ихчж байгаа. Яг юм олон төрлийн хүмүүс. Гэтэ бүр яг юм жоох хүмүүс бол байхгүй. Тэг би яг ингэж бодлоо. Дандаа нэг хэвийн ажиллаа хийсээр агаад, нэг хэвийн амьдралаар амьдарсаар агаад яг одоо яг л нэг ингээд замаараа өдөр болго ингээд автагдаад байгаа юм шиг яг тэгэж явсараагаад залхацсан нэг амьдралын утга учираа алдсан юм шиг санагдаад байгаа тийм хүмүүс ингэж одоо өөрийнхөө англи хэл мэлийтэй сайжруулангаа амьдралынхаа юм маягийг бүр ингээд тэр сандаа болгоод айгүй чаленжтай сонирхолтой байгаа байхгүй юу. Ингэж байвал та супер юм байна. Нөө тогон цохиулаад хүнийг ингээд сэргээж байгаа юм шиг, эдсийг сэргээж байгаа юм шиг. Гэхдээ ер нь л гоё юм аа. Гоё юм. Яа энэ дэс айгүй баярлж байна. Зарлага бодоод жоохон ягаад одоо стресс гэсэн би миний өртөг бодоод энд сар байхаа бодоод ингэдсэн чи бүр өртөөсөө харамсахгүй. Ямар азар ийм боломж олдоод тэгээд юм аюулгүй те ирсэн гол зорилго одоо англи сурах тэгээд байрлах байр гэдэг асуудал нь одоо асуудал биш яг юм зохицуулагдчихаар айгу санаа амар явт юм байна гэсэн. Тэр метро энэ нэг ойлгомжтой. За би гарлаа эндээс. За би нөгөө нэг улаан 2 дахь автобусны 2 давхарт нь сууж үзчихлээ. Үзчихин. Яг одоо British Museum руугаа явж байна. Би Лондонд ирчээд өртөөс машин сууж аваагүй юм шиг. Дандаа метро эсвэл дандаа алхаад гоё
жоохон амар байна. Би нөгөө өндрөөс яг юм өндрөөс айдаг фобиатай бол биш. Гэхдээ ер нь жоохон өндрөөс айдаг болохоор яг мөрөх гэж байгаа юм шиг харагдаад байх юм хажуудлах юм байдаг. Ер нь иймэрхүү харагдаж байна арагшаага. Нөгөө TFL Go гэдэг аппликейшнээрээ автобусаа яг ганцхан автобусаар явах гэдэг маршрутыг сонгоод тэгээ сууцсан. Тэгээд буухдаа ч ихсэн айгүй амар энэ дээрээ одоо ингээд автобусныхаа буудлын нэрийг хараад ингэ явчих юм байна. Үгүй дээр нь сууж байгаа болохоор стамир юу юм бэ? Им эргэлтэн дээр шууд нөгөө нэг төвөөс түлхэх хүчээрээ физикийн хуулиараа шууд ингээд амар ингэж найгад юм байна. Араас нь ингэж хэрэгдээд. Гоё юм аа. Гол нь одоо энэ нөгөө цонхон жоохон юм одоо юу гэдэг загалтцсан юм шиг байгаад байгаа болохоор одоо гадаа ямар гоё харагдаж байгааг нь харагдахгүй л байна л та. Яг нөгөө нэг автобус нөгөө зогсдөө штэ. Яг тэр зогсох үе жоохон юу юм байна. Баримжаа алдагдчихж байгаа болохоор яг нь хажуудлынхаа шонгог мөрөх гээд байгаа юм шиг. Тэгээд нөгөө эргэлт хийж байгаа үед энд суудлын хажууд ямар нэгэн хаалт байхгүй болохоор шууд хажууд шиг унчих магадaltaй л гэж бодож байна. Гэхдээ яг автобус нь тийм айгүй хурдан хүн амтан дотор нуунж харч бүр тэгтлээ хурдан явахгүй л байна л да. Гэхдээ ер нь томоотой сууг гэхгүй. Энэ сүлжээнээсээ болж байгаа мó би одоо арай сүлжээ муу барьдаг өрн телефоны дугаар авсан юм мэдгүй. Хоёр давхартай ингээд интернет нь болох байна. Тэгээд ямар азарын нөгөө автобусныханд бодлын нэр гарч ирсэн. Болоход ер нь гоё ч юм уу гэхдээ сүлжээгүй байвал автобусанд явж байхдаа уцаа оролдохгүй зүгээр ингээд эргэн тойрноо хараад нүдэн амраагаал юм бодоол. Одоо би та нарт нөгөө нэг автобусны буудлын дээрээ зогсох үедээ яг автобусны буудлаа мөрөх гэж байгаа юм шиг яг юм эвгүй ойрхон зогсдгийг харуулъя. Урсгалын эсрэг болохоор барц эвгүй байгаа яг буруу яваад байгаа юм шиг. Сони илэг зүрх бүх юмний байр солигдсон юм шиг тойлон тараад байгаа юм шиг. Яа, стамд юу архан зүрээд байгаа зүтэй. Яа. За би музей дээр ирсэн. Маш их хүнтэй. Би иш арга боллоо. Ийм урт хоочрон дээр Лондонд байх сүүлийн өдрөө үрж ирснаас зүгээр дахиад гадуур алхаал зүгээр гоё хүмүүсийг хараад энийгээ л явж ирсэн дээрэлгүй тий хар халуунд. Сая автобусаар явж байгаад энэ Buckingham Palace гэдэг газар ирсэн байна. Яг тийшээ очсон сая. Тэгээ бичлэг өрдөөс ийгээгүй бүр асар их хүнтэй байна. Тэгээ гадаа бүр маш хурц тод тийм нартай байна. Buckingham Palace нь хааны ордон. Гэхдээ хааны ордон гэхээр яг эндээ амьдардаг, унтдаг, тухтай байдаг гэхээс илүү офис маягаар ашигладаг, ёслол арга хэмжээнд ашигладаг тийм ордон гэдээ ойлгоцоход болно. Buckingham ордон нь Лондон хотын маш том жуулчдын газруудын нэг гэж явдаг. Ордон руугаа орж болно гэсэн үг. Гэхдээ бүх хэсгээр нь цоцолж болохгүй. Яг болдог хэсгүүд нь гэх юм бол хааны гэр бүл төрийн хүлээн авалт ёслолд ашигладаг 19 танхим, хаан ширээний өрөө, яг төрийн ёслол, албан ёсны зураг авалт болдог хамгийн алдартай өрөө ийм хэсгүүдээр нь цоцолж болно. Амралтын өдрүүдээр, баярын өдрүүдээр, тэгээд яг аялал жуулчлалын зуны өдрүүдээр тасалбар айгүй хурдан зарагдаж дуустдаг болохоор үүднээсээ шууд очоод тасалбар аваад олно гэдэг яг баталгаатай биш гэсэн. Сүүлийн хүнийг 5:30-аас авдаг. Тэгээд орж чадаагүй. Гэтэ яах вэ? Одоо яг энэ хажууд нь байгаа энэ паркын нэрийг бол би мэдэхгүй байна. Энэ парк бол өстой гоё юм. Зүгээр ингээл мод, маш их мод, зүлгэн талбай нь бүр асар том байгаа байхгүй юу? Тэгэл гоё эндээ суугаал, чилрээл аягүй юм тайван, агаартай, подолк шиг улаачлаа. Нар нь ингээд жоох удаан байхаар Лондон ч бороотой бүрхэг гэдсэн яасан.
Өнөөдөр би ийм луктэй байна. Одоо юу яана? Хараад хувцас соличоод тэгээ нөгөө Jacob Лондонгийн гүүрэн дээр 4:30-аас 5-ын хооронд уулзъя гэсэн. Тэгээ очиж жоохон бүжгийн бэлтгэл хийдэг. Яа энэ бүр ямар гоё юм бэ, нэг юм портал шиг харагдаж штэ, ингээ зүгээр гүлрүүл ховстуулах юм шиг. Лондон паркаараа алдартай гэж паркууд нь бол ялтчгүй л гоё юм байна. Та нар ийм мод айгүй их одоо энерги тээжэдэг гэдэгт итгэдэг үү? Мод тэврэх гэдэг одоо нэг зүйл байдаг байхгүй юу? Яг шууд утгаараа мод тэврээд ингээ өөрийгөө цэнгэлдэг, газраас энерги авдаг, муухай амнасаа салдаг гэд. Би бол хаяа мод тэвэрчдэг. Тэгээ модтой ингээ ярьж мараад цэн үү гэл. Одоо ингээд моднууд амтай гэж бодоод харахаар ёо бүрс анимид шид шиг. Нэг ширхэг банан 0.27 паунд. Энэ бол Tower Bridge. Би одоо нөгөө бүжиглэхээ явж байна. Тэгээ замаасаа төөрөөд би гүрний энэ талд байгаа гэж бодсон чинь ийшээгээ би яваалсан байхгүй гэсэн чинь биш, тэгээ одоо би ийшээ буцаж явах хэрэгтэй байна. Зүгээр замынхын хэсэг талд байсан юм шиг байна. Гүрний нөгөө талд ч мэдхгүй би ойлгохгүй байна. Гэхдээ би төөрснийхөө ачаар Tower Bridge-ээр ингээд давах гэж шít. Роло барьсан. Яа, тэгтээ бүр үнэхээр гоё ээ. Төөрсөн ч үзэсгэлэнтэй төрчтэй. Та нар гоё гин зүйлийг боддоор нь хардаг ч болоосай. Хүмүүс нэгэ зураг авахулаад байж идэм байна. Надад болохоор зураг авч хүн байхгүй. Надад би байгаа. Гэхдээ тэр нь зүгээрээ. Ой. Та нар зүгээр л ийм замаар ажиллагаа явна гэж боддоо. Яг уу яг энд амьдардаг хүмүүстэй энэ зүгээр хэвэн зүйл болцсон байх нь аргагүй л баг. Гэхдээ гоё юм аа. Би ерөнхийдөө айгүй азтай. Өмнөх Солонгосын аяллыг болохоор би аялалч гэжтэй, Солонгос явсныгаа болохоор аялал гэж яг бодохгүй байгаа хгүй юу. Яагаад тэгэхээр одоо яг гой газруудыг үзээд өөрөө гой бичлэг хийгээд явж чадаагүй. Тэгээ одоо яг гой нөгөө нэг хилээ сайжруулангаа давхар аялж байгаа болохоор надад бол бүр үнэхээр супер гоё юм. Тэгээ би яг Лондон, UK-ийг сонгосондоо ер нь айгүй баяртай байна. Тэгээ тэр яах вэ? Хаана бүжиглэх юм бол? Тэрийг олчлээ. Төөрөл баярлаад яваад байх юм. Гол зорилго нь бүжиглэх гэж. John Lennon? Yes. Alright, cool, I got you. One. And two. And sorry, as I just said, do into W. Boom, boom. Boom, boom. Whoa. Boom, boom. 7. Chanel. D. Boom. Tick. I'm saying that. Boom, boom. Boom, boom. Your very pickup is very good. Boys are doing. Yeah. Tick. Oh, and I know cat versus you don't really, can you give me, you don't really, and then everyone live but, and that right, exactly. Bass versus you don't really live but.
and wait. D, 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 boom, boom. 6, 7, 8 and wait. D, D, boom, 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 boom. In front, and I can tell. No, not this. This one. Oh my god. How the fuck is that even possible? Roll it all on her. Right. That. Take it over. Me. Put it right. That. Over to this side. 1, 2. 3 straight to the back time, don't do that. 3 straight to the back. 1, 2, loose legs to the front. Shap, shap, shap. Back with you. That, ha. Yeah, get rid of that. Shimmy, shimmy, ha, whack. Travel, this, stay, shap, whatever I do. Ha. I put it all on her, I get it right back. She put it all on me, I couldn't fight back. She love when I was on it when it's right back. You know it's hard to get a body like a sidetrack. Shake something, left, right, control it. You know who to call it, go on it, right on it. Green light me. Дэлхийн төвийн болсаар шиг олддоггүй. Ойлоо залах хөргөн чи олддоггүй. Jake. I'm Mason. How long have you been dancing? I started dancing when I was 6. Oh. So like I was a baby, yeah. Baby. 20 years. Yeah, well 19 years, I'm 25 now. I've been breakdancing since I was 7. Do you I know love breakdancing. the style electro? Yes. We have the biggest community in Asia of electro dancers. Okay. Electro like boogaloo styles. Oh. I don't know about the Like animation styles. No, electro. Oh, we might have to. Do you wanna see? Let's see some videos. This might be a new style, mate. Might be a new style I've got to look into. Okay. It's a bit like whacking. Yeah, it's a bit like whacking. But then like locking at the same time. That's cool. Whacking and voguing mix. That's Did this cool. originate from Mongolia? No. Okay. From France. France. Oh. Okay. I like that. We're learning. I When like did that. you start dancing? Yeah. What age? When I was 18. 18. Okay. For 18. You're insane for picking it up like that. late as you would say. Insane. Your Good. pickup speed is like your very quick. The pace that you pick up routines is very, very good. Thank you. Yeah, I would have thought you'd have done it from like a baby. That's really, really, that's crazy. Yeah, That's like, you've got quick pickup speed. It's like from watching you, it's really good. I definitely need to come to Mongolia. Mongolia is a shout. Definitely. За одоо цаг 11 өнгөрөөд бараг 12 болох гэж байна. Тэгээд сая бид нар бүжимчлэгэн дээр аяга олол харагдаж байгаа шүү дээ. Тэндээс нь 2 3 ингээ явцсан. Тэгээд 2 нь үлдээд Mason, Jacob 2 үлдээд би хэдүүлээ ингээ Монгол дон дээр рил хий гэж хэлээ. Тэгээд тэрийгэ бичих гэж бас айгүй адал явдалтай бичлээ. Яагаад гэхээр Tower Bridge-ийг биш яг тэр цааталт нь байгаа Thames гэсэн яг тэр одоо хэсгийг нэрлэдэг нь тэрийг ингээ арайхаа background болгож бичмээрсэн баггүй юу? 6 7-гийн үед бичих гэхээр нар нэг жаргасан ч биш жаргаагүй ч биш гадаа гэрэлтэй ч гэрэлгүй ч яг юм хоёрын оронд тэнгэрэн жоох ингээ бүрхэг тэгээд ингээд болохгүй тэгээд яг ингээд артлын барилгын жоохон тод харагдаж эхлээл яг нэг юм одоо өнцгөө олцсон бичиж байгаа шүү дээ тэгсэн чинь яг тэр хэсэг нь одоо яг өөдөөс нь харсан буудлын эзэмшил болохоор хаачтай юм байна адилхан. Тэгээ тэнд ингээд зогсоо зураг мураг авахулж байсан тэр цаатлын барилгыг харж байсан хүмүүсийг харуулна одоо ингээд за хөөгөөд гихэн цаашаа ер нь одоо ингээд албадаж гаргаад тэгээ бид нарт энэ бичлэг бичих боломжгүй болоод тэгээ тэгсэн чинь Jacob үгүй зүгээр энэ харуулыг нь орохоор
хэдүүлээ 5-10 минутын дараа буцаад хашааг нь даваад одоо нэг юм таад орчим өндөртэй одоо юм хаалт тэр хаалтыг нь даваад хэдүүлээ орчоо. Тэгээ нэг бичлэг бичээлгээс бусаа гараад ирчихгээд яг юм жоох хөвгтөж юу гэсэн за тэр харуулыг нь орхойг нь хүлээгээд тэгээ ерөн заавал энд биш те заавал одоо ингэж хулгаагаар орохгүйгээр өөр гоё газар бичиж болох юм уу гэд. Тэгээ тэр аваар хайсан чи надад болохоор яг дандаа зүгээр нэг юм гэрэлтэй нэг барилганы доормоор үзүүлээдсэн баггүй тийм бэкграунд Монголд уус зөндөө байгаа болохоор би яг тэр артлын Thames гэдэг тэр газрыг ингээ харуулмаар исэн. Тэгэл тэндээ биччихэл тэгээ бид нар юм мэдлээ бас ингээл Монголынхаа тухай тэгээ British хүмүүсийн тухай ингээл ярьлаа. Тэгэл одоо тэр эхэлж танилцсан Адиб гэдэг залуу бас адилхан тэгээд захгүй British хүмүүс айгүй хүүтэн тэгээ чамруу ингээ харж инээснэ цаагаараа ингээд чамааг ямар ядаргаатай ингэж боддог тийм хүмүүс яг юу бодоод яагаад байгаа нь мэдэгдэхгүй айгүй хүүтэн хүмүүс гэл тэгж байгаа байхгүй тэр залуу болохоор ингээ айгүй урайлах юм байсан. Тэгснээ саяны одоо Джейкоб ч гэсэн эхлээд нөгөө Джейкоб гадаа бүжиглж байхад нь би шууд зориглож очиод бүжиглэлтүүд асуугаад на бүжигч хамт сурыг гэл тэгээд бид бас ингээд одоо гадаа бороорж эхлэе тэгээд хамт ингээ метроны стейшн руу алхахтаа ч гэсэн ингээд одоо хэлж байгаа байхгүй юу. Лондон бол overrated хүмүүс Лондоныг хэтэрхий гүштэй дэдэг бодит байдал дээрээ тийм биш. Лондон амьдрах айгүй хэцүү. Би Лондонгоос нүүхийг хүсдэг. Одоо Англиас нүүхийг хүсдэг. Би Таиландд очиж амьдрахыг хүсдэг гэд яг нөгөө хүн ам ихтэй, өртөг өндөртэй, тэгээд айгүй өрсөлдөө ихтэй байх. Ер нь хичээл, сургууль, ажил ер нь бүх юмн дээр. Тэгээд яг амьдрахад айгүй хэцүү байж магадгүй. Маш олон лаг чадварлаг одоо ажлын хүчин байгаа, маш олон лаг чадварлаг одоо сурагчид байгаа. Тэрнээсээ болоод тэгээд ингээд нөхөг хүсдэг гэж байгаа байхгүй. Тэгэл бас ингээд ерөн British хүмүүс айгүй юм хэцүү хүмүүс гэж надад яриад байгаа байхгүй. Тэгээд тэгснээ өөр ингээд айгүй дэжгүй байгаа байхгүй. Тэгээд нөгөө харуулсан ч гэсэн заяо. Тэр хүмүүсийг албадаж гаргасан гэсэн шүү дээ. Тэр харуулж гэсэн ердөөсөө тийм одоо юу гэдэг хөөе гармаар гэдэг ингээд нэг тийм амир бүдүүлэг байгаагүй. Маш nice байсан. Тэгээд Jason ч гэсэн тэгээд makeup тэгээд Jacob ч гэсэн өдөөс нь бид нэг видео биччихээд тэгээд гэс гарья гэсэн чи тэгээд ингээд айгүй юм зүгээр заяа маш энгийн маш ийлдэг маш nice тийм хүмүүсээс тэгээд би саний харуул амар nice хүн байсан ш хэдүүлээ баг ингээд бид нар гэс нэг reel биччихээд явчихыг говьд баг зөвшөөрчих юм шүү гэсэн чи ингээд царайн сонирн бололсон за тэгэхээр яг л нөгөө нэг нүүрэн дээрээ ийлдэг хандчаад цаагаараа дурггүй байд юм уу мэдэхгүй тэгэл бид нар ингээд нөгөө гүүрэн дээр гүүрнийх нь бас нэг хаалтыг даваад хөлөө унжуулад ингээд одоо тэнд чинь одоо ус руу унах аюултай байгаа шүү дээ. Тэгээд ингээд хөлөө унжуулаад суужсэн чинь усан онгоцтой цаглаа нар ирээд тэгэл би янаастай амар загнуулхан дэ гэж утсан чинь ингээд бас айгүй nice гэсэн за инээгээл за залуучуудаа цаашаа ороорой гэл ингээд тэгэл Jacob Mason хоёр чинь бас ингээд инээгээл за бид нар ингээд хичнэа гэд битээ санаа зураа гэл ингээд айгүй nice заяа. Одоо Монгол хүний хувьд энэ nice юм болов уу эсвэл эдний хувьд одоо энэ nice байгаа зам нь nice биш юм бол мэдгүй би сайн ойлгоогүй. Тэгээ nice биш гэснээ өөртөө ингээд бас супер юм хөрхөн хааштай бүр маш илдэг. Тэгэл ингээл юм ярьж байхдаа дандаа би бүдүүлэг байх гайгүй шүү. Одоо үл хүндэтгсэн биш шүү. Тэгээ энийг буруугаар ойлговоо гэд айгүй ингээ яриагаа айгүй цэгцтэй яриад байгаа байхгүй юу. Тэгэл би үгүй ердөөсөө одоо ингээд ярьдаг шигэ бүдүүлэг тийм хөдөг хөндий хүмүүс ердөөсөө биш л энэ даа гэл. Тэгэл намайг сайн ингэнэ. Чи одоо ингээд намайг гадаа бүжиглж байхад чи над дээр ингээ шууд айгүй зоригтой ирсэн. Тэгэл би чимээгүй энэ одоо Лондонд амьдардаг. Эсвэл Лондонд төрсөн зөвхөн эсвэл Лондон дээрээ 5-10 болж байгаа тийм охин байна да гэж бодсон. Тэсэн чи бүтэнсээ өдөр ирсэн гэж хэлсэн мэлсэн гэдэг тэгж байгаа байхгүй юу. Тэгээд ингээм амар хөөрхөн одоо ингээл магтаал гой сайхан үг хэлээл урамшуулаад мэдгүй дээ гол нь яг хөдөө хөндий хүмүүс гэснээр тийм биш байгаад тахаар би зүгээр л эднэрийн хөдөө хөндий гэдэг нь миний төсөөсөн шиг тийм амар муухай юм биш юм байна да гэж бодсон. Саяны залуучууд болохоор 25 та гэсэн. Тэгээд сая Jacob Mason хоёр харих гад метрондоо суугаад явсан. Тэгээд уг нь нэг метронд суух байсан нэг одоо чиглэлд явна Jubilee line гэдэг. Тэгээд би болохоор шөнийн Лондонгоор алхаж үзмээр санагдаад угаасаа өдөр ингээл наранд өгтлээ алхаж байгаа шүү дээ. Лондон Bridge-ийн доор бид нар бүжиглж агаад хажууд нь юм мэдээд тэгээд сууж бараг 30-40 минут юм яриад тэгээд тэрээр суугаа явсан. Тэгээд би болохоор Лондон Bridge-с манай одоо энэ байрлаж байгаа гэр маань хоёрхан буудлахгүй яг Google Map дээр алхах цагаа харсан чинь 48 минут 50 минут алхана гэж хэлсэн. Тэгэл за яста болгоомжтой яваарай л гэдсэн. Гэтэ чи ердөөсөө юм аялагч шиг харагдахгүй зүгээр ингээд одоо Лондонд байдаг инфлюенсер хүн шиг харагддаг юм байна гэсэн. Яг юм аялж байгаа хүмүүс ч юм болохоор одоо би ч гэсэн ялгаагүй ингээл камера барайл ингээл юмараа яваад байгаа шүү дээ. Аялж байгаа хүмүүс нь болохоор арай өөр байдаг юм шиг байгаа. Хинч харсан аялж гин гэж мэдхээр ч юм уу те. Тэгэл тэд ингээл дээш хараад ингээл гайхаал явааддаг гэл тэгэхээр би үгүй би ч гэсэн дээш энэ тентгүй хараад айгу гайхаал яваад байгаа гэсэн чинь үгүй чи ингээд одоо лувирдаж болохооргүй тийм гинэн харагддаггүй гэсэн.
Тэгэл гэснээр тэрийг би ингээд одоо үйл хүндэтгсэн байх гээгүй шүү. Бүдүүлэг байх гээгүй шүү. Чамарсан гинэн харагддаггүй гэд ингээд зүгээр тэгж хэлэх гэж бараг урд нь хар мянган тайлбар тавиад байгаа байхгүй юу. Тэгэхээр надад бол бүр маш илдэг хүмүүс шиг санагдлаа. Монгол хипхоп дуунуудыг сонсгоё гэд тэгээ нөгөө Ховс гэдэг сонсгож байгаа байхгүй юу. Манай булгаагийн сургалтанд бид нар одоо найзуудаараа суудаг шүү дээ. Тэгээд нэг дэглэлт ороод тэр дэглэлтийнхаа дууг сонсгосон чи бүр ингээл царай мараа ингээл үрчигээл одоо бүжигчдийн хэлээр гэх юм уу эсвэл хөгжимчдийн ер нь одоо дуу хөгжмийн салбарынхны хэлээр ярван гэдэг нь бүр супер гоё юм гэсэн үг. Тэгээд толгоо одоо үгүй гэж зэгсрэх нь маш гоё юм гэсэн үг. Тэгэл бүр яг ингээл ярваагаад хүү гэл бүр скриншот хийж аваад мэдгүй би энд ер нь бол айгүй интроверт биш экстраверт байна. Комфорт зоноос айгүй гарч ийн. Шууд зориглож очиад юм арай л зориглож очиад хамт бүжиглээл. Тэгэхээр яг бас аюултай л да мэдээж одоо баахан гадаад хүмүүсийг мэдхгүй шүү дээ. Ялангуяа Европ залуучуудыг мэдхгүй. Тэгэд ингээд дараагийн одоо бөөнөрөө бэлтгэл хийхэд нь бас аюултай итгэж болохгүй. Азар сайн хүмүүс тарлаа. Тэгэд би шууд хэдүүлээ Монгол дуун дээр нэг рил хийчих хөө гэл. Тэгэхлээр хаад сонсоод үз таалагдвал хий, таалагдахгүй бол заавал хийгээ тэгээгүй шүү гэл. Тэгэлсэн чи тэгээд яна дууных нь утгыг буруу илэрхийлж хүүдээ яна ийм хөдөлгөөн байвал болж гинүү гэл бүргэл байн лавалж суугаал. Тэгээд хүндлэг чанар нь супер хүмүүс байд юм байна. Энэ хүнд муухай сэтгэл төрүүлч хүүдээ, буруугаар ойлгохдохоор юм хэлч хүүдээ гэд би бүр ингэ таг чимээгүй бараг хүн явахгүй машин явахгүй тэм газар яваад энэ да. Бүр уугуул иргэн шиг л дошн дээр явж байгаа юм шиг л шүү дээ. За өнөөдөр гоё өдрөлаа. Лондонд байх сүлийн өдөр 12 болж байна. Одоо гэртээ хараад явж байгаа цагаагаар бүр супер гоё наа. Одоо гэртээ хараад чемоданаа бэлдээд ус цасанд ороод маргааш өглөө 10 гэхэд өрөөгөө хүлээлгэж өгөх ёстой. Ер нь бол би яаж тэр хот руу явах? За яг богоон цуна гэдгийг мэдж байгаа. Гэхдээ өөр ямар нэгэн төсөөлөл юу ч алга. Гэхдээ л би ер нь ард нь даваад гарцсан байт юм дөө. Яаж байрлах байраа болно. Одоо яаж бүртгүүлж одоо би очиол ингээл хоосоо алга мөрөх юм бах та. Яах юм бол гэд ингэсээр тэгэл аргаа олчиж байгаа байхгүй. Ер нь тэгэл аргаа олчт юм байна би бол. Тийм болохоор маргааш тэгэл аргаа олондоо л гэж бодож байна. За Лондонд өнгөрүүлсэн сүүлийн өдөр супер гоёлаа. Дуртай зүйлээ хийлээ. Гоё бичлэг хийгээд авлаа. Хэвээ гоё наа. Айгу аттай гар өөрийгөө мэдэрч байна. Тэг гол нь хажуугаар хилээ сураад байгаа байхгүй би. Аялах хүсэл, Европт ирсэн гэдэг одоо энэ сэтгэл хөөрөл мөрөл гэдэг авахцаад нөгөө нэг сургууль дээр ингэж байгаа, хичээл дээр юм заасан гэдэг нь яриаггүй юм байна. Ямар ч хичээл бол би сайн хийж байгаа, дуртай хийж байгаа, идэвхтэй оролцож байгаа. Багш тэгэл very good Ruby гэл одоо Брайтонд очихороо Брайтон гээ ер нь хотын нэрийг би зөв уншиж байна гэж. Брайтонд очихороо яг за өнөөдөр хичээл дээр ийм дүрм сурлаа. Өнөөдөр хичээл дээр бид нар инглээ тэглээ гэд ярина. Ямар ч Лондонгийн хамгийн сүүлийн хичээл болохоор юу байсан? Хоёр үйл үгийг холбохдоо эхний үйл үгийнх нь ардаас орж байгаа үйл үг нь төгсгөлдөө ing-тэй байх уу? Эсвэл дундаа to гэдэг одоо дагвар ухтуур гэдгийг одоо юу гэх юм бол монголоор тийм холбоос ах уу гэдэг юм сурсан. Одоо чинь want гэдэг үгний ардаас дараагийнх нь үйл үг нь ing-тэй орохгүй харин дундаа to гэдэг орно. I want to go home гэдэг ч юм уу тий. Тэгснэ deny гэдэг үгийн ардаас үйл үг нь ing-тэй орно. I deny to гэж хэлж болохгүй. Deny being questioned ч юм уу тий. Эсвэл imagine гэдэг үйл үгний араас орж байгаа үйл үг нь ing-тэй орно. Imagine to гэж хэлж болохгүй. Imagine traveling to another city alone гэдэг ч юм уу тий. Тиймэрхүү юм аа лавлж сурсан гэх юм уу? Brighton дуулцъя. Лондонгийн влог ер нь баг ингээд дуусчих шиг байна. Йоо супер. Дугуун дээр амар том спикер тавьсан дуу сонсоо явж идэг. Ер нь ингээд мэддэг юм шиг алхаж байгаа. Гэтэ Руби ингэж алхаад байлээ гэд бас хамаагүй алхаж болохгүй шүү. Аюулгүй байдлаа сайн бодорой. Лондонгийн сүүлийн шөнө гоёлаа. Хайртай шүү Лондон. Надад цайхан цанд баярлаа. Гэхгүй. За богоно суудсан. Тэгээд чимданаа чирж ирэх гэж бас жоохон зовлоо. 13 цаг унтсан юм уу? Би 2 дахь хотынхоо 2 дахь байранд ирсэн. Энэ байрлаж байгаа байраа харуулъя. This generation really hates job, you know. They want to do easier job with more salary. Yeah, the gay club. Gay club. Yeah. If you want you can join. I would love to. За бүгдээрээ одоо явж угаалга хийцгээе. 20 мянгаар хувцас аваад байгаа юм уу? Яг ийм хурц хулмас хаан ч хизээч үнэртэж байгаагүй юм.